Бичил төслийн санхүүжилт. Архангай аймгийн хайрхан сум бол бүхэн шарын нурууны төгсгөл. Хангайн бүсийн бас нэгэн малчдын бүлэг их байгалыг хамгаалахаар санаа нэгдэжээ. Дөрвөн аймгийн 13 суманд эншүр төсөл 39 бичил төсөл дэмжсэний нэг нь энэ. Би ерөөсөө энэ байгаль орчинд айгүй их хайртай, хамгаалах их өөрийн сэтгэл их байдаг. Тийм учраас энэ байгаль орчноо хамгаалахын тулд би энэ төсөлд орё. Энэ байгалаа нөхөн сэргээе, бэлгээрийн дороотлтыг сэргээе. Тэгээ энэ булаг шамтаа давхар хамгаалах энэ ан антингийн хүртэл одоо бас үржүүлчих юмсан гэж бодож энэ төслийг хийж байгаамаа. Тэгээ энэ бүхэн шарын нурууны төгсгөл гэж үздэг энэ уулыг. Тэгээ энэ ууланд одоо согоо, бууга, тэгээл гөрөөс, шүлүүс, дорог гэл энэ ан анти их байдаг байсан. Энэ ингээд хашигдж хамгаалаад ингээд дээрх юм бол энэ ургац газрын гарц одоо тэгэл энэ сүлжээд байгаа газар чинь сэргэн л дээ. Энэ яахан сэргэжээд байгаа ийм газар нэмтэр мод зод тариад бас яг өтгөрүүлж өгөх ийм талын юмнуудыг бид нэр хийн. Хүний одоо буруутай үйл ажиллагаанаас болж энэ байгальд ороотолд орж ингээд сүрч байгааг бид нэр өөрснөө ухаарж байгаа, мэдж байгаа. Малын сэг зэм хог энэ тэр ингээд эндүүч хайцсан байгаа шүү дээ. Машинтай авчирж ирээд буулга хайцсан гэдэг гуршууд. Тэгээ энийг л хамгаалж одоо би энэ төслийг хэрэгжүүлээ. Итгэж өгж байгаа юм болсон хойно итгэлийг алдахгүй хийл гэж бидэнд бодож байгаа шүү дээ. Дээр үеэс уламжлагдж ирсэн энэ сайхан газар нутгаал одоо бид хамгаалахгүй бол өөр одоо хэн хамгаалах вүлээ л гэж бодогдож байгаа. Бүлгийнхээ улсуудад цөмөөрөнд нь одоо төсөлд орсонд нь баярлалаа. Миний энэ төслийг дэмжиж байгаа манай энэ хамт олон төсөл мөнгө олгож өгсөн дээд байгууллагадаа шат шатны улсуудаа маш их баярлалаа. Тэгээ та нарынхаа итгэлийг алдахгүй одоо ажиллаа хийнэ л гэж хэлье.